Байцгаана уу, Тинка байна. Өнөөдрийн хамшлыг тавтай морил. Өнөөдөр ямар шилэг хийх вэ гэхлээр зөвхөн гэртээ өнөөдөр амарч байгаа. Өөрөө будан гараад ойр зур юм ярьсан. Бичлэг хий гэж бодсон. Тэгээ би өмнө нь болохоор хамгийн сүүлд хизээвчлэг оруулсан юм. 5 сард оруулсан юм уу? 5 минут 6 сард ямартай бичлэг оруулсан. Тэрнээс хойш бүр таг чиг болсон байгаа. Тэгээд тэрнээс хойш яг юу хийсэн, яасан гэдгийг товчхон яриа тэгээ бичлэг хий гэж бодсон юм. За эхлээд нүрээ бодож эхлэе. Би сая зүгээр арьсаа бодцоохгүй энэ Dior-ийн cushion нор зүгээр өнгөцгөн бодсон. Тэгээд энэ дээрээ зарим нэг өө дарах зүйлийн үгийн дарж үг юм. За энэ олон хугацаанд ерөнхийдөө яагаад таг чиг байсан бэ гэдгийг танартай ярьж үгүй. За юу хийсэн бэ гэхээр чинь би чинь тэр үед хамгийн сүүлийн бичлэг маань Токио явсан бичлэг байсан баг. Тэгээд Токио явж ирчээд тэгээд тэр 6 сар ихэхэрсэн байгаа. Ерөнхийдөө бол би чинь сургуулиуд төгсөөд ажил хийж байгаа. Та нар маань мэдж байгаа. Ямар газар ажиллаж байгаа вэ гэхээр өмнө нь гэсэн бичлэгэн дээр хэлжсэн баха нүдний эмнэлэгт нэг орчуулагч хийж байгаа гэдэг. Тэгээд дараа би тэр угаасаа ажилчин гэхэлэр чи өглөө 9:30-аас орой тэгэл 6:00 хүртэл манайх ерөнхийдөө ажил хийдэг. Тэгээд ажлаа таарчаад гэртээ ирэхээр тэгэл 7-8 ерөнхийдөө өнгөрчдөг гэсэн үү. Тэгээд тэрнгээр бол яг хуу бичлэг хийх болоход бол болно. Гэтэ нэг амар тийм ядраад ч юм уу жоохон ачааллахтэй ч юм уу эсвэл стресс эднэр аваад ямар ч бичлэг хийх сонирхол төрдөггүй. Гэртээ ирээд амархан л амар гой санагддаг болсон байсан. Тэгээд бичлэг юусоо нэг хийж гэж бодоогүй. Тэгээ баг хийхгүй яваад байсан. Тэгээ явсаар итл одоо баг 10 сар гараад 11 сар болж байна. Тэгээ нэг баг 5 сар гарна бичлэг хийх юм уу? Тэгээ бас бичлэг хийхгүй ингээ яваад тахлаар яг ямар бичлэг хийхээс үлдээ бүр ингээд орж ирэхгүй бүр ингээд толгоонд бүр ямар бичлэг хийх үү гээд бүр ингээд толгоонсоор орж ирэхгүй. Тэгээд саяхан нэг Instagram дээрээ ямар бичлэг оруулах вэ гэсэн чинь зүгээр л ингээд гоё юм ярьж байгаа бичлэг оруулах зүгээр штэ гэл хүмүүс амар ихтгэсэн бахаа таа гэл зүгээр амарч байгаа өдрөө нүрээ будангаараа хашиж гарахгүй л тийм. Тэгээд зүгээр нүрээ хальт будангаараа ингээ гоё юм ярэ гэж бодсон юм. Тэгэл 6 сард бол тэгэл нэг ажил хийгээл өнгөрсөн зав нэг ямар нэгэн ямар сүртэй юм болоогүй. 7 сард чинь тэгээд 7-8 сард чинь бас тэгэл ажил хийгээл өнгөрсөн. Тэгээд 7 сар чинь нэг Монголын наадам эднэр болоод тиймэрхүү болсон шүү дээ. Гэтэ Солонгос наадам бол монгол хүмүүс бол тэмдэглэдэг. Би очиж нэг амар тэгж үзэж мүзээд эсвэл наадамд оролцож үзээгүй. Хаана болдгийг баг нэг сайн мэддэггүй болохоор тэгэл 7 сарыг бас нэг ажиллаа гээл тэгэл хаяада ишээ гадуур гарчаал бас нэг тиймэрхүү өнгөрөөсөн байгаа. 8 сар ч гэсэн ерөөдөө хэлцтэй. За тэгээд 9 сар болноо. За би танаас одоо ингээд сард юу болсноо ингээд ярьдаг байгаа байхгүй. Тэгээд ингээд 9 сард юу болсон бэ гэхлээр энэ гацраа өнгөлөй гэж бодож би сая нэг Японд авчаад ирсэн. 9 сард чинь юу боллаа? 9 сард манай эмнэлэг нөгөө нэг Монголд одоо үзэсгэлэн гэх юм уу эсвэл эмнэлгийн танилцуулга гэх юм уу? Тиймэрхүү юмд явсан. Тэгээд би эмнэлэгтэйгээ цуг явчаад ирсэн. Би чинь тэгээ 3 жилийн дараа Монголд гэртээ очиж байгаа гэсэн үг. Тэрнээ хамгийн сүүлдээ 22 онд ч л яваа. Тэрнээс хойш юусэн Монголд очиагүй. Тэнгээрээ ажиллаа хийнгээрээ бас Монголд нэг 7 хоног ч болтугай гэртээ ингээ байгаад найзуудтайгаа уулзаад ингээ бай гэж бодоод Монголд 10 хоног явсан байгаа. 10 хоног байчаад ирсэн. Тэгэхээр тэрний 3-4 өдөр ажил хийгээд нэг 7-оос 6-7 хоног гэртээ нэгдэл байсан. Тэгэл тэр үед найзтайгаа уулзаал гэрээ түтэйгээ цагийн өнгөрөөгөл гэрийнхэнтэйгээ цагийн өнгөрөөгөл ерөнхийдөө бол нэг тиймэрхүү өнгөрөөсөн амар гоёсэн. Супес нэг авч ийсэн. Энэ зарим гиднэ.
Манай нэ хоол хийж юм. Тэгээ хоол хийж байгаа тий? Аха. Энэ маань байцаа ирчихэж байна. Ямар ч хажуу нэг орлоо. Тэрээс байцаа гаргаад ирээ. Монголд удаач яваа. Гэтэ намайг очиход цаг агаар би 100 очих амар дуртай. Гэтэ намайг очиход жоохон хүйтэн болсон. Гэхдээ бүр амар бол хүйтэн биш яг гоё. Бүр намрын гоё тийм дулаахан мөртлөө жоохон оройд хүйтэнтүү өдөр амар годлахаа. Тийм байсан. Тэгэл мод гоё юм нар шар морлцсон. Тэгэл Солонгост ч баг намар үзэхэ бэлдсэн штэ ингээд. Гинт хүдэрс одоо бүр гад амар хүйтэн болсон. Тэгээ баг өвлөндөө орох гад хүмүүс чинь бэлтгэлээгээд байгаа. Тэгээд хаврыг намрыг хальт мэдэрсэн газар маань тэгэл манай Монгол та сайхан байсан. Тэгэл хөдөө мөдөө хальт явж ирчихэл тэгэл 11 бүр амар хурдан өнгөрсөн. Би бүр 11 явахтаа гэртээ ингээд өдөржин гоё ингээ амраад унтаад гэртээ байна гэж бодсон боловч надад тийм өдөр ерөөсөй байгаагүй. Тэгэл өдөр болгон хатар гараад өдөр болгон хүнтэй уулзаад өдөр болгон тэгэл ажил амжилсаар идэл тэгэл 11 бүр амар хурдан өнгөрсөн заяа. За тэгэл 10 сар болол. Тэгээд 9 сарын сүүлээр буцаал Солонгост ирэл. Тэгэл ажиллаа гээл. Тэгэл байж идэл 9 сар 10 сар болчих жоохгүй. Тэгэл 10 сарын ихэр угаасаа Солонгост ч нөгөө нэг Жусогийн баяр гээд Ургацын баяр гээд хүмүүс нөгөө амардаг штеп. Тийм амралт болоод тэгээ угаасаа яг тэр улаантай амардаг өдрүүд манай юм шиг ажилладаг байхгүй юу? Тэр өдрөөр нөгөө нэг хараагаад хэлүүлэх хүмүүс ихэд учраас би бас энийг сая Солонгосгүй энийг бас Японоос авч авчирч ирсэн байгаа амар хөрхөн. Тэгээд бас чусуугаар ажиллаад зүгээр ажиллаж иждэг юмсан дээ. Том болчихын нэг муухай тал нь байнга л ажил хийх юм байна. Йоо байх гэж том бол гэж боддог байна. Гэж боддоо ш таяа би буцах хөөхт болчих юм байсан гээд. Тэгээл ажиллаа хийгээл бэжигаал тэгээд бас саяхан Японд ирсэн. Японы Осака гэдэг газар руу явчихад ирсэн. Өмнө нь нөгөө нэг Токио явсан шүү дээ. Яг Японы Токио руу явсан. Энэ хөрх магазин ягаан юм болчихсон. Тэгээ энэ удаад болохоор зүгээр Осака явчихад ирсэн. Би Японы амар дуртай. Япон амар гоё. Япон амар гоё. Та нар ч Япон явж үзээрэй заа. Амар гоё сан. Тэгэл буцаал ажилдаа орох чинь дөө ингээл нэг иймэрхүү байж юм. Миний амьдрал зүгээр нэг ажил гэр гэл тэгэл байн ажил ихэр жоохон тийм чинь жоохон аялье гэж боддог. Тэгээд хамгийн анхны гадаад аялал маань Япон байсан. Японы Токио байсан. Тэрний дараа бас Япон байлаа. Тэгээд бол нөгөө нэг Вьетнам ч юм уу, Филиппин ч юм уу тиймэрхүү гол улаан орнуудаар аялмаар байгаа хгүй. Тэгээд уул нь аялье гээд нэг бодсон байсан. Тэгсэн чинь сая нөгөө Солонгос бас нэг Камбожагийн улстай нэг юм холбосон хэрэг гараад тэгээд солонгосчуудын нөгөө нэг юу лээ солонгос хүмүүсийн нөгөө нэг хойрч мөрөө мэдгүй нэг тийм юм гарсан юм шүү лээ. Тэгээд тэрнээс болоод тийшээ Вьетнам ч юм уу. За Вьетнам бол яг хөө зүгээр тийм нөгөө нэг Туннама гэдэг нөгөө нэг Азийн тэр улс руу одоо тийм дулаахан орны тийм улсууд чинь хоорондоо амар ойрхон байд юм шиг байгаа. Тэгээд тэр улс руу явахаар жоохон аюултай юм шиг санагдаад. Тэгээд солонгос хүмүүс ч гэсэндээ энэ жилдээ бол явахгүй гэж яриадсэн. Тийм учраас би бас дараа жилээс явт юм бол гэж бодоод байна. Тэгээ саяны тавьсан хайлайтрын Dior-ийнхаа энэ бүр амар гоё. За нэг тиймэрхүү л энэ өнөөдөр уус хаашаач гарахгүй зүгээр нүрэг бодож байгаа учраас хацраа өнгөлөл иймэрхүү бодож байна. За миний нэг сонин сайхан ерөнхийдөө л нэг иймэрхүү байна. Тэгээд Монгол явж ирсэн. Ерөнхийдөө жоохон ич явсан. Тэгээд ажиллаа хийсэн тиймэрхүү жилүүд тиймэрхүү өдрүүд болж өнгөрлөө. Энэ жил одоо ингээд дууслаа ш манайхаа одоо 10 сар гэлдэг чинь 11 сар 12 сар гэлээ. Одоо 2 сар байгаад 25 он дууслаа гэж боддог бүр амар хурдан нөө. Төсөөлний бодох бүр амар хурдан өнгөрөөд байна. Тэгэл энэ жилийг хэдүүлээ хамтдаа
цугтаа үздэхээ. Тийм болохоор би завгүй байгаа гэд тэг ингээд жоохон залхуураад ч юм уу тэгээд ингээд бичлэг ерөөсөө ихгүйс аахгүй. Гэтэ одоо ингээд нэг ядчил нэг сардаа 2 3 бичлэг оруулахаар ерөнхийдөө бол бодож байгаа. Тийм учраас та нар маань доор комент хэсэгт үзхийг хүссэн бичлэгээ хийх юм бол бичих юм бол надад үлдээгээрээ би бас бичлэг хийн. Тэгээд хүмүүсээ маань нэг ажлын ханы өдрийн влогийг бас хийх хэрэгцсэн мэснэ. Тэгээд та нар сонирхож байна уу? Би ажиллаа хийж байгаа влог хийхлээр жоох ичээд байгаа байхгүй юу? Гэтэ та нар маань сонирхож ивэл хүсч ивэл би хийн гэж бодож байгаа. Тэгээд үзхийг хүссэн бичлэг хийх юм бол доор комент хэсэгт үлдээгээрээ. Тэгээ ерөөдөө бол Instagram дээрээ бас гайгүй юм оруулаад явдаг учраас та нар миний Instagram утсан бас дагаарай. YouTube дээр нь лайк, subscribe бас хийгээрэй. Тэгээд ингэж одоо удаан хаалга болохгүй байхыг хичээнэ. Хийгээрэй гэлдээ мэднэр явуулаад байгаа хөрхнөдтэй маш их баярлаа. Нөө мартаг байгаа биш тэгэл амар гоё байдаг. Тэгээд таны хайлтгэлийг алдахгүй гоё бичлэгнүүд хийнэ. Толгойн дотор амар олон санаанууд байгаа ч гэсэндээ яаж хийхийг мэдэхгүй байгаа даахгүй. Ингээд бичлэг хийх гудчихаар бас жоохон бишвэр хийдэд юм байна штэ. За тэгээд дараагийн бичлэгээр бол зэдэр бол төр баяртай.